Охин сургуульд орсон эхний өдрөө л ангийн шилдэг сурагчдын зургууд бүгд хүзүүгээ гэлжийлсэн байгааг олж харжээ. Тэгээд сургуулийн багш сурагчдын дунд ч хэвийн хүн нэгч байсангүй. Сурагчаа. Багш нь чамтай ярьж байна, сонсож байна уу? Бүр илүү чихүүдэс хүргэмнэ. Орой бүр энэ жижиг хот өтгөн мананд хучигддаг. Дотор нь аимшигт мангас нуугдаж буй мэт. Ито жүнжигийн бүтээлээс сэтүүлсэн. Сонин баг нэртэй Netflix-ийн цувралыг үзэхэд тавтай морил. Энд энэ аимшийн их мастерын бүтээсэн бараг бүх сонгодог элемент багтжээ. Гол дүрчин Жач ээжтэйгээ бүтэн өдөржин автобусаар явж, дараа нь дахиад хагас цаг дүүжин тэргээр зорчоод, эцэст нь домог мэт яригддаг сонин багт хурч ирэв. Энд аслагдмал хоцрогдсон мэт харагдавч. Бүх сурагчийн эцэгхийн нүдэнд бол ариун газар аж. Учир нь жис бүрийн улсын эсэстийн шалгалтын тэргүүн байр. Бараг бүгд энэ дэлхийд мартагдсан булангаас төрдөг байлаа. Харин чин Жач энэ удаагийн эсэстийн шалгалтад сансандаа хүрээгүй. Ээж нь төсөөлхийн аргагүй их үн төлж байж, охиноо энэ нэр хүндтэй сургуульд оруулсан юм. Эхэндээ түүний царайд гал халуун хүсэл найдвар дүүрэн байв. Гэвч сургууль руу явах замд замын хоёр талаар гинэт зэвүүн цагаан утаа суунаглав. Хаагаарай. Цонхоо хаа. Мод барьсан хідэн тосгоны хүн хараал урсган. Ямар нэг юм хайж байгаа бололтой байлаа. Дараагийн агшинд автобус огцом тоормос гიშгэв. Чин Жач нүрээ халахсан нэг эрг ясгийн өмөрхийг харлаа. Төд удалгүй тосгоныхон уур нь буцалсаар араас нь хөөж ирэв. Чиний ээж охиных нь маргаашийн бүртгэлд нөлөөлөхөөс айж жолоочийг хурдхан хөдөлж гэж шахав. Маргааш өглөө эрт Чин Жач шинээр түрээсэлсэн байрандаа сэрлээ. Цонхны тавцан дээрх жижиг цохыг хараад түүний нүүрэнд гинэн цайлган инээмсэглэл тодров. Чин Жач багасаа ургамал шавжинд дуртай байсан. Энэ жилийн эсэстийн шалгалтаар үнэндээ тэр аль хэдийн тэнцсэн. Хамгийн хайртай мэрэгжилтэй шүү. Гэвч чиний ээж зөвхөн ангаах ухаан сурвал ирээдүйтэй гэж зөрөөдлөн итгэдэг. Тиймээс Чин Жач дахин нэг жил давтан сурч шалгалт өгөхийг хүчээр тулгасан юм. Түүний бодлоор охин нь хичээлдээ л шамдвал бусад бүх зүйл огт чухал биш. Тэр байтугай амьдралын бүх ар сар ажлыг өөрөө өөрч ганцхан Чин Жач цэвэр шалгалтын машин болохын төлөө байлаа. Өгзөөний цагаа эзсний дараа ээж охин хоёр ч өмнө ахлах сургуульд бүртгүүлэхээр ирэв. Сургуульдаа ирж буй сурагчид тасралтгүй цуурна. Чин Жач нэг ангийн хүүхэдтэй таарав. Тэр өчигдөр таарсан хар хувцастай эртээ тун адилхан байлаа. Сургуулийн үүдэнд бас олон эцэг их зогсож байв. Тэд бүгд нөөц эсэстийн эрх хүлээж хүүхдээ энэ сургуульд оруулах гэж зүтгэж байлаа. Чин Жачгийн араас ширтэх нүдэнд нь хатаархал дүүрэн. Бидний ээлж яагаад одоо болтол ирэхгүй байна? Арын хаалга хэрэгсэн юм биш биз? Гэвч Чин Жач өөрөө өчүүхэнч баярлаж чадсангүй. Тэр хичээлийн байранд ормогцоо. Агаар нь тэсгийн аргагүй давчууг мэдэрлээ. Нэг ангийн хаалган дээр бүр цусны мөр үлдсэн байв. Харин хананд үлгсэн шилдэг сурагчдын хөрөг харах тусам улам эвгүй санагдана. Чин Жачиг дахин шалгалтад бэлдэх 9-р ангид хуваарлав. Ангийн багш сургуулийн төмөр дүрмийг дахин онцоллоо. Энд хичээлтэй холбоогүй бүх зүйл хатуу хориглогдно. Сар бүр сургууль туршилтын шалгалт зохион байгуулна. Сургуулийн хэмжээнд сүүлээсээ 30-д орсон сурагчид шууд сургуулиас гарахыг зөвлүүлнэ. Сайн мууг хэмжих цорын ганц шалгуур туршилтын шалгалт бүрийн дүн байх болно. Тиймээс сурагч бүрийн суудал дүнгийн дараалсаар байрлана. Нэгдсэн шалгалтад 384-өөс доош оноо авсан. Бос. Нэг суудлаар хойш суу. Чин Жач баг зэрэг бүдгсэн янзтай. Суул гарсан суудал дээр суулаа. Тэгснээ ширээний завсар унсан дэвтрийг санамсаргүй ав. Доторхыг нь сөхөж үзэх гэж байтал. Хажуугийн хүү шууд булаагаад авчихв. Чи үзэж болохгүй юмыг үзчихлээ. Би чамайг гидс чинь өвдөг гэж хараа. Ингээд Чин Жач тэр чихүүдс төрүүлэн уур амьсгал дунд дахин суралцах амьдралаа эхлүүлв. Харин сургуулиас холгүй байрны нэг өрөөнд чиний ээж өөрийн өрөөг цэгцэлж байлаа. Тэр үнэхээр учрыг нь олж чадсангүй. Зүгээр нэг орон дээр яагаад олс уяатай байдаг билээ. Чиний ээж шүүгийг цэвэрлэж байгаад охиныхоо эсэлтийн бичгээс гадна улаан өнгийн нэг сувд шиг зүйл олж харав. Нарны гэрэлт харуултал дотор нь ямар нэг юм хөдөлж байгаа мэт санагдав. Чиний ээж айсандаа тэр дорн цонхоор шидчихв. Харин ойр хавьд тэнэж явсан зэрлэг ноход яг дуудлага авсан юм шиг гүйж очиад өнөөхийг шууд залхичихв. Сургуулийнхаа эхний өдөр Чин Жач азтайгаар Ван Шинитэй найзалж ямжив. Яагаад гэвэл нөгөө охин анги дотроо арай гэж хэвийн хүн шиг харагдаж байв. Шинэ Чин Жачид анхааруулв. Чүмэн ахлах сургуульд хэдий чинээ даруухан байна төдий чиний дээр сундгаарч итгээдсэн хүмүүсийн төгсгөл ихэвчлэн сайхан байдаггүй. Өмнө нь Жан Ле гэдэг нэг сурагч байсан. Тэр ер нь бусдыг хоржооntойгоор оролдож явдаг байлаа. Гэтэл сүүлийн хэд хоногт сургуультай огт ирсэнгүй. Тэгээд бас Чин Жачиг хараасан Ушваны гэж нэг хүү байна. Уг нь тэр бүгдийн хүлээн зөвшөөрсөн суутан байсан. Гэхдээ ааш цаананд дэндүү зожиг. Дээрээс нь хүмүүсийг харахаас буцдаггүй. Тэгээд л бүх ангаараа гадуурхагджээ. Үүнийг сонссон Чин Жач дотроо цочив. Түрүүн Ушваны өөрийг нь гидс өвдөөсэй гэж хараасан. Тэгтэл хичээл тараад үнэхээр биелчихв. Түүний хараас үнэхээр тусдаг юм гэж юу? Харин гэртээ чиний ээж хөршийн харилцаагаа бодоод тусгаал нь 1-5 жинсэн дахианы мөч бэлтжээ. Өөдөөс нь байдаг айлын эцэг ихэд өгөхөөр аваач. Гэтэл нөгөө тал нь огт ёсорхолгүй татгалзчихв. Яг тэр үед тэр айлын сурагч хичээлээсээ ирлээ. Чиний ээж завшааныг ашиглаад дахианы мөчийг өглөө. Нөгөө охин талархсан дүртэйгээр авсан юм.
Ямар гоё үнэр вэ? Лав маш амттай байх та. Гэвч хаалгаа хаамагцаа. Дахианы мөчийг шууд хогийн сав руу басгачих. Эмтгийн сурагчид гэдэг. Үнэхээр хэвийн хүн цөөн бололтой. Шинээр орж ирсэн Чинжячи. Эмтгийн бүх зүйл гэхэд сониучрахж байв. Оройн бие даалтад явах замдаа нэгэн уян хажуугаар өнгөрөхдөө. Орох ам нь төмөр гимжээр хаалтайг харав. Тэгээд тэсэлгүй дотогш шагаахаар оржээ. Гэтэл хідэн тосгоны хүнтэй таарав. Тэд хүссэн нэг ирийг дамнан авч явж байлаа. Өчигдөр оргоод явсан ирийг тэд барьчихсан юм болов уу? Чинжячи модны ард нуугдаад дуугарч зүрхэлсэнгүй. Харин нөгөө хідэн тосгоны хүн өнөөх ирийг нэг майхан руу оруулж аваач юу. Бас нэг хүн баригдаагүй үлдсэн гэж амандаа бовтно. Тэд баригдсан ирийн биенээс хідэн улаан жимс олж гаргав. Тэгээд үүнийг яаж олсныг нь ихэд гайхан ярив. Ингэж хэлж дуусаад өнөөх ирийг бордоо болохоор зэхэв. Эм цамин багт аимшигтай нууц нуугдаж байгаа нь нийт байлаа. Харамсалтай нь Чинжячи оройн бие даалтад учиргүй тасалсан тул анги даасан багш өөрөнд дүрлцэв. Тэр зөвхөн бүх ангийн оноог хасаад зогсохгүй. Бүгдийг нь гадаа гаргаж гүйцэх шийтгэл онов. Ийм хамтын хариуцлагын дүрм. Чинжячи бүх ангитай нь шууд сөргөлдүүлчихв. Хараалч хүү өшөөний. Түүн рүү дахин шинэ хараалч болуудлаа. Чамайг найзгүй болог гэж харъя. Сүнсэнд хөөгдөж. Айсандаа өөхөх шахаарай. Харин нөгөө баян айсын охин ангийнхан. Чинжячи бүр жорлонгийн тасалгаанд төвччихв. Дотны найз Ван Шин гайхсан хിവэр. Чинжячи яагаад одоо болтол ирэхгүй байна вэ гэж бодно. Сургуулийн чанга яригчаас чих цоолон төгшүүрийн дохио хадав. Бүх сурагчийг даруй амны хаалт зүүхийг шаардав. Гэртээ харж хаалга цонхоо сайтар төвжих хэрэгтэй гин. Гадаа саатсан альва үйлдэл. Сургуулийн дүрмийг ноцтой зөрчсөнд тооцогдно. Сурагчид цочсон шууд шиг болж амны хаалтаа гарган зүгээд сургуулиас зогтон одов. Агаарт нэгэн төрлийн амьсгал богдуулан төгшүүр дүүрчээ. Нэрлэж боломгүй ямар нэгэн мангас. Энэ хаалттай жижиг хотод дураараа самарч байгаа мэт. Тасалгаанд төвжигдсэн Чинжячи арайхийн жорлонгоос мөлхөн гарч ирэв. Тэгээд л сургууль аль хэдийн эзгүүрснийг анзаарав. Түүнийг нэгэн хонгисоор өнгөрөхөд ангиас гинэт охины тусламж гуйх дуу сонсогдов. Би гэртээ харимаар байна. Чинжячи зориг гарган хаалгыг нээв. Сандал дээр нэг охин сууж байхыг бүдгхэн харав. Гэвч эргээд харах төдийд тэр охин дахин алга болчихсон байлаа. Чинжячи сониучрах нь ийш тийш харав. Гэтэл самбар дээр өөрийнх нь нэр бичээстэй байхыг гинэт олж харав. Тэр юу болохыг тодруулах гэж аажмаар урагшлав. Гэтэл нэгэн хүний сүүдэр гинэт үсрэн гарч ирэв. Чинжячи чарлан ангиас гүйн гарлаа. Гэвч хонгилын хоёр талаар утаа мананд ороогдсон хүний дүрсүүд дүүрэн зогсож байхыг харав. Охин өөрийн ирэхгүй анги руу ухран орлоо. Гэтэл тэдгээр хий үзэгдэл араас нь хөөж ирнэ гэж хэн санах билээ. Хичнээн хугацаа өнгөрснийг ч мэдэхгүй. Чинжячи ангийн шалан дээрээс үндийн суулаа. Саяын бүх зүйл хий үзэгдэл байсан гэж үү? Тэр гуйвч тайвсаар сургуулиас гарлаа. Гудамжинд өтгөн манан хിവэр байв. Чинжячи дахин танил шивнээ сонслоо. Гудамжны хоёр талаар өндөр том хий дүрс үе гясхийн өнгөрнө. Азар тэд түүн рүү дайрсангүй. Чинжячи өөрийн мэдлгүй араас нь дагав. Тэгээд танил жижиг төвөл рүү орлоо. Тэр тэнд хідэн тосгоны хүн байгааг олж харав. Тэд ямар нэг юм хайж байгаа бололтой. Чинжячи тэдэнд баригдахаас айж зүгтхтаа санамсаргүй бүдэрч унлаа. Тосгоныхон баг багаар ойртож ирэх яг тэр мөчид бутан дундаас гинэт нэг чулуу нисэн ирэв. Чинжячи завшааныг ашиглан босож байн захыг чиглэн хар хурдаараа зогтов. Гэвч тэр анзаарсангүй. Унахтаа галчуураа унахчихсан байлаа. Тэр амьсгаагаа даран гэртээ гүйж ирэв. Чиний ээж сандарч нааш цааш нь шалгааж гарав. Гэвч Чинжячи тэр үед бараг нуурж унах шахсан байлаа. Тэр ээжээсээ өөрийг нь хурдан авч явахыг гуйв. Энэ газар нэг л биш байна. Гэвч чиний ээж түүнийг зогсоо зайгүй загнав. Чинжячи ухаангүй юм ойлгодоггүй гин. Дахин шалгалтын энэ ангид орох эрхийг арайхийн олж авсан байхад замын дундаас хаян гэж огт байхгүй. Чинжячигийн сэтгэл бүрэн нурам унав. Тэр ээжигээ хизээч өөрийнх нь мэдрэмжийг тоодоггүй гэж уурлан зэмлэв. Ээж явахгүй бол би өөрөө явна. Гэтэл чиний ээж гинэт дуугаа намсган хэлв. Тэр гэр рүү бид дахиж буцаж чадахгүй. Чүмэн ахлах сургуульд орох боломжийн төлөө тэр байшингаа аль хэдийн зарчихсан байжээ. Ээж нь бүтэлгүй амьдралаа уйлан тоочиж эхлэв. Нөхөр нь өөрийг нь орхисон. Хажууд нь ганц ч найз байхгүй. Бүгд түүнд дорд үзэн ханддаг. Одоо тэр Чинжячиг л амьдралаа эргүүлэх цорын ганц хүзэр гэж үзэж байлаа. Охин нь л амжилтад хүрч чадвал тэр юу ч хийхээс буцахгүй. Чинжячгийн царай улам бүр цонхиж байлаа. Тэр мөчид тэр эцэст нь ойлгов. Өөрийнх нь ирээдүй хизээч өөрт нь харьяалагдаж байгаагүй. Харин ээжийнх нь бүтэлгүй амьдралаа нөхөхөд ашигладаг хэрэгсэл байжээ. Яг тэр үед хэсэг тосгоны хүн захирлын өрөөнд дайран орж ирэв. Сүүлийн өдрүүдийн тэр хачин манан сургуулийн сурагчид гал тавьснаас үлссэн гэж шууд хэллээ. Ойгоос олсон алчуур нь тэдний нотлогоо байв. Захирал нэр нүрээ арай ядан хамгаалж сурагчид гал тавих боломжгүй гэж зүтгэсээр байлаа. Гэтэл нэг тосгоны хүн гинэт учир битүүлэг үг өнгөв. Чүмэн ахлах сургуулийг хэн ийм алдартай болгосныг бүү март. Ингэхэд сургуулийн тал болон нутгийн тосгоныхон ямар нэгэн наймааг үргэлж барьж ирсэн бололтой. Тэгээд энэ сургууль онцгой амжилтаа хадгалж чаддаг нь олонд мэдэгдээгүй өөр арга байдагтай холбоотой биз.
Маргааш нь Чин Жиачи сургууль дээр ирэхэд ангийн багш алчуур барин анги бүрээр орж асууж байлаа. Харамсалтай нь өөрөө гарч ирээд хүлээх тэнэг хүн байхгүй. Багш ямар нэг сэжүүр анзаарсан ч захиралд буруутгахгүй тулд өөрийнх нь ангийн сурагч гэдгийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Гал тайснаас үүссэн бүтгэн манангийн хэрэг. Чин Жиачи өөрийгөө аюулаас мустарлаа гэж бодож байтал тэр хідэн тосгоныхын санаандгүйгээр сургуулийн хаалган дээр зогсоод хүмүүсийг таньж байв. Аз босоход Ван Шинийг зориглон бурагш гарлаа. Ангийнх нь өөр нэг сурагч Чин Шулямч хамт гарч ирэв. Хоёул хамтдаа гэрчилж өглөө. Чин Жиачийн хүлний гэмтэл хөөгдөж зүгтгтаа авсан гэмтэл биш. Харин өчигдөр шийтгэлийн гүйлтийн үеэр шагаагаа мултсан гэмтэл гэж. Ингээд арайхийн өгсөн ирмгээр мултарч чадлаа. Чин Жиачи дахин жижиг төгөл рүү очив. Тэр ууг нь жижиг хорхоог тавьж явуулах гэж ирсэн байлаа. Гэтэл ард нь гинэт галзуу мэт эмэгтэй гарч ирэв. Чин Шулям түүнийг нэг хараад л танилаа. Тэр хүн бол Жан Зигийн ээж байв. Чин Жиачи Ван Шинүгийн урд нь хийж байсныг саналаа. Тэдний ангид алга болсон нэг сурагч байдаг. Нэр нь Жан Ли. Чин Шулям толгой дохив. Тэр Жан Литэй хамт давтан шалгалтын ангид орсон сайн найзууд байжээ. Жан Ли учир битүүлгээр алга болсноос хойш тэр шүн бүр гарч түүнийг хайдаг болсон. Тэр үед Чин Жиачи саяс ойлгов. Эхний шүн таарсан нүрээ халахсан залуу. Бас өчигдөр шүн өөрийг нь аварч тусалсан хүн. Бүгд нүднийх нь өмнөх Чин Шулям байжээ. Чин Шулям толгой дохин үгүйсгэсэнгүй. Гэхдээ тэр илүү их тайлбар хийсэнгүй. Харин Чин Жиачид анхааруулв. Цаашдаа аль болох ойруу битгий ир. Тэр тосгоныхноос бүр чухал бай. Чин Шулямгийн үгийг батлах гэсэн мэт Жан Лигийн ээж арын хаалга руу гагсаар ирэв. Тэр ухаан санаа нь жаахан самуурсан байсан ч амандаа хүүгийнхээ нэрийг тасралтгүй давтаж байлаа. Үе бас Жимсид гэсэн 3 үгийг бовтно. Нэг нутгийн тосгоны хүн эхнээс нь дуустал араас нь дагаж байв. Жан Лигийн ээж ганцаараа ой руу ормогц. Тэр шууд олс гаргаж ирлээ. Тэгээд чулуугаар цохиж ухаан алдуулв. Жан Лигийн ээж огт хөдөлгөө байсныг шалгаад тосгоны хүн сандарсан байдалтай ойртож очив. Жан Лигийн ээжийн хүзүүн дээр улаан ургамал ургасныг харав. Сарвчтай малгайтай хүний харц улам галзуурсан мэт дүрлцэв. Тэр Жан Лигийн ээжийг чимээгүйхэн жижиг төрдөг тэрэгэн дээр тавилаа. Замдаа бас 2 тосгоны хүнтэй таарав. Сарвчтай малгайтай хүн яаран харанхуй буланд нуугдав. Тэд нууцаар жимс тарьсан тухай ярьж байхыг сонслоо. Тэд холцсны дараа сарвчтай малгайтай хүн Жан Лигийн ээжийг төрсөөр нэгэн хаягдсан агуулхад ирэв. Яг голд нь хүний гараар овоолсон шорон талбай байлаа. Тэр нэг төмөр хурц олж ирэв. Тэд ухаангүй байсан Жан Лигийн ээжийг шууд нөхөнд амьдарна болжээ. Харин шаварлаг газрын яг голд хачин хэлбэртэй нэгэн жижиг суулгац байлаа. Тэр яг одоо хүчтэй ургаж байв. Чин Жиачийн ангийн охин Жан Вэнью хит зөрүүд туйлширсан нэгэн байлаа. Түүний нүдээр бол хөөрхөн байх нь ердөө хамгийн наад захын шаардлага. Дүн чадвар төрх гээд бүх зүйл төгс байж гинэн. Тэр сая өөрийгөө шилдэг гэж нэрлүүлэх хэрэгтэй гэж боддог байв. Жан Вэнью анх өөрийн хичээл зүтгэлээр ангийнхаа 1-р байрыг заавал авна гэж итгэж байлаа. Тэгээд сургуулийн хамгийн шилдэг эрчимжүүлсэн ангид саадгүй орно гэж бодсон. Гэвч ангийн багш туршилтын шалгалтын дүнг зарлахад тэр цочиртон голж харсан. 1-р байр нь ангийн этгээд хүүхэд Ушваны байжээ. Жан Вэнью энэ ялагдлыг огт хүлээн зөвшөөрч чадсангүй. Дүн буурлаа. Дандаа буурсаар байна. Тэр бүх гомдол хорслоо эцэг ихийнхээ салалт руу чихв. Мөн ээж нь түүнд илүү сайн амьдрал өгч чадаагүйд буруутгав. Ээж нь хажууд нь аимхаагаар харагдав. Эм чин зүгээр л туршилтын шалгалт шүү дээ. Сайн өгөөгүй бол дараагийн удаа дахин ихэлж болно. Гэвч Жан Вэнью ээжигээ юу ч ойлгодоггүй гэж яжлав. Тэр заавал тэр нэгэнд өөрийг нь давсан муу сурагчид төлөөс төлөвлөн гэж шийдэв. Жан Вэнью толны өмнө сэтгэлээ хамаг хүчээрээ тайвшруулв. Удалгүй тэр эргээд нөгөө юунд ч цочирдохгүй мэт төгс охин болж хувирлаа. Гэвч дотроо бол тэр бүрмөсөн гацсан байв. Тэр орой Жан Вэнью өөрт нь нууцаар дурлсан ангийн хөвгүүнийг өдөн ятгаж ангийн 1-р Ушваныг хүлүүлжээ. Тэр нөгөөх нь заавал ямар нэг арга хэрэгэлсэн гэж итгэсэн. Тийм болохоор дүн нь гинэт тэнгэрт тултал өссөн гэж бодов. Ушваны эхэндээ өхөн хатан ам нээхгүй гүрээсээ. Гэвч араасаа буух алгадалтын дор эцэст нь тэр бүгдийг хийлж өгөв. Энэ бүхэн хар хувцастай хүүгийн өгсөн чадвар байжээ. Хэд хоногийн өмнө тэр жижиг ойд хараалын хүүхэлтэйгээр тоглож байхад гинэт манан хөөрч гэртээ харж амжаагүй. Тэгээд санамсаргүйгээр хар хувцастай хүүтэй таарчээ. Ушваны өөрийн бүх нууцыг илчилсэн ч Жан Вэнью түүнийг тийм амар тавьж явуулах бодлого байлаа. Маргааш нь хүртэл Ушваны сургуультай эргэж ирсэнгүй. Гэхдээ энэ нь ангийнхны анхаарлыг татсангүй. Бүгд Ушваныг эрчимжүүлсэн ангид бүртгүүлэхээр явсан гэж боджээ. Харин анги дотор муухай өмхийн үнэр тархах хүртэл дотор нь ямар нэг юм муудсан бололтой. Нээгээд хаар. Тэр өдөр бүгд ангидаа хичээлж байлаа. Гинэт ой дотор дахин өтгөн манан босов. Сургуулийн нийт зарлалч тэр дороо дуугарлаа. Бүх сурагчийг даруй амны хаалтаа зүүхийг шаардав. Гэртээ харсны дараа гадагш гарахыг хориглоно. Энэ удаа Жан Вэнью гэртээ харсангүй. Харин ганцаараа ой руу дайран орлоо. Учир нь тэрч бас Ушваныг дуурайх гэжээ. Хар хувцастай хүүгээс дүнгээ өсгөж өгөхийг гуйхаар шийдсэн байв. Манан дунд нэг нэгээрээ дүрснүүд тодорч эхлэв. Тоо томшгүй олон Жан Вэнью түүнийг тал талаас нь бүслэв. Жан Вэнью бараг нуран унахын даваан дээр
Хар хувцастай нэгэн хүү манан дундаас аажмаар гарч ирлээ. Тэр Жан Вэньюгээс асуув. Чи өөрийгөө илүү төгс болохыг хүсэж байна уу гэж. Дараа нь тэр чихүүдс гүрэн улаан жимсээр дүүрэн нэг сав сунгав. Ингээд Жан Вэньюгийн амьдрал бүр мөсөн өөрчлөгдөх гэж байлаа. Маргааш өглөө эрт Жан Вэнью цоо шин төрхтэйгээр сургууль дээр ирэв. Бүгд гайхан анзаарсан нь угаасаа сургуулийн гоо охин гítдэг Жан Вэнью бүр ч илүү үзэсгэлэнтэй болсон мэт байлаа. Түүний нууцаар цусан хас жимс идэж ихснийг хинч мэдсэнгүй. Энэ жимс хүний зүрхэнд буй ямар ч хүслийг биелүүлж чаддаг. Ухаан, царай төрх, бие галбир аль нь ч байсан. Чи бодож зүрхэлж байвал тэр чамд биелүүлж өгнө. Гэвч төлөх үнэн туйлын хүнд байлаа. Жан Вэнью өөрийн бие дотор ямар нэг аимшигт мангас нуугдаж буй мэт санагдах болов. Зөвхөн цусан хас жимсийг тасралтгүй залгиж байж тэр мангасыг түр дарж гарч ирээд үүмүүлэхээс нь сэргийлж чадна. Ганц тайвшрах зүйл нь сүүлийн үед дүнч тэр царай төрч тэр хоёулаа огцом сайжирсан байлаа. Энэ өөрчлөлт баян айлын охины анхаарлыг ч татав. Тэр угаасаа гэрийнхээ мөнгөнд ирдэж дандаа дээрлэхүү загнадаг байсан. Тэгээд дүнгээрээ сүүл мөшгдөг Ван Шинийг нууцаар олж уулзав. Жан Вэньюгийн нууцыг ол гэж сүрдүүлж бас ашиг амлав. Ван Шин анхандаа татгалзахыг хүссэн. Гэвч сургуулиасаа гарсны дараа аавынхаа урам хугарсан харцыг бодмогц. Өөрийн мэдлгүй баян охины хүсэлтийг зөвшөөрчихв. Гэвч Жан Вэнью суудлаасаа холдох бүртээ цусан хас жимсийг бидээ авч явдаг байлаа. Ван Шин хэд хэдэн удаа хайгаад юу ч олсонгүй. Харин ч нөгөө талдаа үйлдэл дээрээ баригдав. Чамтай хамт хайлцаад өгөх үү? Дараа нь Жан Вэньюгийн галзуу өшөө авалт эхлэв. Тэр Ван Шинийг хулгайч гэж хаасайгүй зарлаад зогссонгүй. Бас хүмүүс дагуулan Ван Шинийн дүлхийг хэлгүй аавыг бүслөв. Залх. Ван Шин гүйж ирээд аавыгаа хамгаалав. Гэвч Жан Вэнью инээгээд явахыг зүгээр л харахаас өөр яаж чадсангүй. Чин Жач энэ явдлыг мэдсэний дараа үннийг багшид хийс гэж түүнд зөвлөв. Харин Ван Шин уурлан бусдын хэрэгт битгий оролц гэж хэлв. Учир нь түүний хувьд ямар ч тусламж доромжлол шиг санагдаж байлаа. Бүрэн хяналтаа алдсан Ван Шин бүтэн хувийн цавуу авч шууд Жан Вэньюгийн толгой дээр асгав. Жан Вэньюгийн бахархдаг урт ус агшин зур сүйдэв. Яаж ч угаасан буцаад сэргээх аргагүй болов. Гоо үзэсгэлэнгээ дахин олж авахын тулд Жан Вэнью нэг дор хоёр цусан хас жимс залгив. Тэр өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй болсон ч сэтгэл дотроо энэ жимсэнд улам бүр донтов. Урд нь өдөрт нэг ширхэг байхад хангалттай байсан. Харин одоо дунд нь нэмэлтээр идэхгүй болохоо болжээ. Энэ удаа Жан Вэнью жимсээ идэхээр жорлон руу нууцаар очив. Яг тэр үед араас нь дагсан. Баян охин болон чин жинхэнэ хоёр түнтэй таарав. Энэ жимс бүхний түлхүүр гэдгийг мэдмэгц. Баян охин нүд нь улааж урагш дайран булаахаар оролдов. Хоёр тал цонхны дэргэд ширүүн булаацалдав. Самуун дунд Жан Вэнью гинэт 3 дугаар давхраас унав. Бүх сургуулийн сурагчдын өмнө газар дээрээ нас барлаа. Энэ осос уу эсвэл амиа хорлолт уу гэдгийг хэн ч мэдсэнгүй. Жаны ээж хэргийн газар ирээд бүрэн нурж унав. Тэр газар сөхрөм охиноо тэвэрлээ. Жан Вэнью үхээгүй гэдэгт хатуу итгэж байв. Ээж нь үүрий. Дараа нь охиноо өөрийн гараар нуруундаа өөрөв. Алхамаар сургуулиас гарч одлоо. Тэнд байсан цөөн хитгэн хүнс үннийг мэдэж байв. Жан Вэньюг доош түлхсэн хүн. Үнэндээ түүнийг үргэлж хөөцөлдөж явсан чинь жинхэнэ байлаа. Жан Вэньюгийн хортой доромжлол. Түүний сохор шүтэгчийн өөрийгөө үнэлэх сэтгэлийг бүрмөсөн хатгсан учраас тэр өөр хилэндээ автаж азуурчны гар хүргэсэн юм. Гэхдээ бүр гайхмаар зүйл нь ирсэн цагдаа нар үннийг огт шалгасангүй. Харин сургуулийнхантай энэ хэргийг яаж дарах талаар ярилцав. Талигаачид ар гэр байхгүй. Эсвэл хинч тоохгүй байхад л болно. Холгүй байсан чинь шулин. Хоёр талын яриаг яг сонсчихов. Түүний нүдэнд өөрийн гал дүрэлцэв. Учир нь олон хоног сургаггүй болсон сайн найз Жан Лин. Мөн л хинч тоодоггүй сурагч байсан юм. Яг тэр үед дүн муугасаа болж сургуулиас гарахыг зөвлөсөн нэг сурагч ээжтэйгээ хамт сургуулиас өгсөн хаяг дээр очив. Гэвч тэднийг өгсөн нь дахин сурах боломж биш. Харин улаан жимсээр дүүрэн нэгэн ой байлаа. Тосгоны хүн араас нь хүн дагаагүйг шалгаад төмөр хүрзээр их хүү хоёрыг шууд цохиж унгав. Дараа намд байгаа сурагчийг хөрсөнд боллоо. Түүний биеийг цусан хас модны шим тижэл болохын тулд цомин багийн 100% их сургуульд эсэлтийн хувь бүгд энэ чихүүдс гүрэн ургамлаас гардаг байжээ. Цусан хас модны жимс сурагчдыг богинохон хугацаанд ухаантай болохын тулд цусан хас модыг цэцэглүүлж жимслүүлэхийг хүсвэл заавал амьд хүнийг бордоо болгох хэрэгтэй. Сургууль улирал бүрдүн хитмүү гэсэн шалтгаар хамгийн сүүлд жагссан 30 сурагчийг хүчээр хөөдөг байв. Харин ядуу тарчиг айлын төрөл садангүй нийгмийн холбоо сүлбээгүй хүүхдүүд тэдний хувьд хамгийн тохиромжтой бай болдог байлаа. Сургууль сурагчдыг шүүн сонгоно. Тосгоныхон цусан хас модыг тарина. Цагдаа нар алга болсон бүртгэлийг хуурамчаар үйлдэнэ. Цомин баг бүхэлдээ аль хэдийн нэгэн сурагчдын амийг эсэлтийн шалгалтын тэргүүн оноод сурагчаар сольдог. Хар сүлжээ болон хувирсан байв. Жан Вэнью аимшигтайгаар нас барсны дараа Чин Жачи Ван Шинийг олж уулзсан. Цусан хас жимс хаан байгааг тулган асуув. Ван Шин ямар ч хувиралгүйгээр өөрөө огт жимс аваагүй гэж хэлв. Гэвч тэр өдрөөс эхлэн тэр өдөр бүр амны хаалт зүүдэг болов. Чин Жачи яаж ч асуусан. Тэр ганц ч үг дуугарсангүй. Хоёр дахь сорилын шалгалтын дүн гарах хүртэл өгөн дүнгээрээ хамгийн сүүлд явдаг байсан Ван Шин. Гинэт өсрөн гарч бүх ангийн 1-р болов.
Чин Жачи түүнд чин сэтгэлээсээ баярлаж байлаа. Гэвч Ван Шинүгийн царай нэг л эвгүй харагдана. Учир нь Жан Вэньюгийн бүх жимсийг тэр авч явсан байв. Ангийн багш эндэр дээр Ван Шинүгийн ягцыг магтаж байтал санаандгүй гаднаас дахин төгшүүрийн дохио хангинав. Нөгөө жигтэй өтгөн манан дахиад иржээ. Бүх сурагчийг даруй амны хаалт зүгээд гэртээ харихыг шаардав. Чин Жунхун замын гол дотор зогсоод Ван Шинүгийн цусан хас жимсийг булаахыг оролдов. Ван Шинү эргэж хараад өтгөн манан руу зүгтхаас өөр аргагүй болов. Төд удалгүй хар хувцастай хүү дахин гарч ирэв. Тэр Ван Шинү рүү гараа сунгаад түүний юу хэлж байгааг сайн сонсохгүй байна гэсэн дохио үзүүлв. Дараагийн мөчид араас нь гүйж ирсэн Чин Жунхун Ван Шинүгийн амны хаалтыг ууц татан авлаа. Тэгтэл түүний ам дотор түнтийтэл дүүрсэн байв. Амных нь булангаас 2 тэмтрүүл хүртэл цохойжээ. Төдхөн нэг бүдүүн том хорхой Ван Шинүгийн амнаас аажмаар мөлхөн гарч ирэв. Чин Жунхун айсангүйгээр барахгүй. Харин ч түүнийг шүүрч аваад Ван Шинүгийн биеэс хүчээр суух татан гаргав. Биеэс нь салсан тэр агшинд Ван Шинү сүнсээ алдсан мэт болж бүх биеэрээ цөөрөм рүү унав. Эцэст нь мөс шиг хүйтэн усанд живж өгөв. Харин Чин Жунхун түүний цусан хас жимсийг аваад араатан шиг өмхлөн залхив. Гэвч дараагийн агшинд нас барсан Жан Вэнью гинт гарч ирлээ. Энэ цусан хас жимс хүчтэй хий үзэгдэл төрүүлэх нөлөөтэй байжээ. Хий үзэгдэл болсон Жан Вэнью Чин Жунхунийг тасралтгүй уруу татав. Зөвхөн тэдл эрчимжүүлсэн ангид орох хэрэгтэй гэж шивнэв. Харин тэр суудал булаасан хог шаарнууд бол энэ хорвоод амьд байх ч ёсгүй. Эрчимжүүлсэн ангид орчихвол чи хөөгдөхгүй. Ээж чинь ч маш их баярлана. Жан Вэньюгийн өдөөн хатгалгаад автсан Чин Жунхун эцэстээ хүний амь хөнөөдөг мангас болон хуйрав. Багш ирж түүнийг унгаах хүртэл Чин Жунхун өөрийгөө хүн алснаа сая ухаарчээ. Ухаан орсон тэр ой руу зогтон орж эцэст нь нэг цусан хас модны дор өгөв. Сургууль бүх гин бурууг Чин Жунхунд тохов. Түүнийг сургуулиас гарах зөвлөмжийг хүлээн авч чадаагүй тул сэтгцэн самуурч хүмүүс рүү дайрсан гэж мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн шууд Чин Жунхуны гэрт дайран орж эцгийг нь хүүгийнхээ өмнөөс амиа төлхийг шахав. Эцэст нь Чин Жунхуны эцэг гэмшил дунд өөрийн амийг таслав. Цусан хас жимснээс үүдсэн энэ ингэнэст хэрэг. Ингээд сургуулийн гараар амархан дарагдав. Харин Чин Шулям Ван Шинүгийн цогцыг шалгахдаа түүний хүзүүн дээр нэг улаан махан соёо ургасныг олж мэдэв. Түүний нүд гайхширлаар дүүрв. Өөрийн ирэхгүй хэдэн сарын өмнөх явдлыг саналаа. Жан Зигийн ээж бас чумын ахлах сургуулийн төгсөгч байжээ. Тэр дүнгээ ахиулах нууцыг мэддэг байсан. Тэр нь цусан хас жимс идэх явдал байв. Гэвч тэр жимсийг залгиснаас хойш түүний сэтгцийн байдал уламд орцсоор байлаа. Бүр шүн дунд нууцаар тариалангийн талбай руу очиж жимс хулгайлан иддэг болов. Тун удалгүй. Түүний хүзүүн дээр цус шиг улаан модны нахиа ургав. Жимс идэж чадахгүй л бол биеийн тисхийн аргагүй өвдөлтөд тарчлана. Чин Шулям Жан Зи хоёр үнийг цааш харж твцсэнгүй. Шүний харанхуйг далимдуулан цусан хас модны ойг шатаахаар шийджээ. Гэвч үйлдэл хийх үеэрээ багийнхан дилчлэгдэв. Аргагүйдсан 2 сарж зогтлоо. Харин Жан Зи тэр өдрөөс хойш дахин эргэж ирсэнгүй. Түүнээс хойш өтгөн манан буух бүрд үнэндээ Чин Шулям цусан хас мод шатааснаас болж байжээ. Шаталтаас үүссэн утаа хүчтэй хий үзэгдэл төрүүлэх нөлөөтэй байв. Тиймээс сургууль бүх хүнд амны хаалт зүүхийг шаарддаг болсон. Харин Чин Шулям багийнхан галыг унтрааж байх завшаанаар тариалангийн талбайд нууцаар орж Жан Зиг хайдаг байлаа. Гагцхүү дүнгийн жагсаалт гарсан өдрийн тэр их галыг Чин Шулям тавиагүй байсан. Гал тавьсан хүн нь Чуан гэдэг нутгийн тос хүний хүн байв. Олон жилийн өмнө түүний жирэмсэн эхнэрийг багийн дарга захирал 2 туршилтад ашиглахаар барьж явжээ. Ингээд анхны цусан хас модыг амжилттай ургуулсан байна. Өрөвдөлтөй Чуаны эхнэрийн амийг тэр мод бүрэн сорж дуусгасан байна. Тэр өдрөөс эхлэн Чуан өшөө авах төлөвлөгөө боловсруулжээ. Тэр нэг талаар багийн даргын хяналтад байсан цусан хас модны ойг шатааж, нөгөө талаар цусан хас жимсний шүүсийг навчин дээр төрхөв. Дараа нь сурагчдын эцэг ихээр дамжуулна. Эдгээр хортой навчийг сургуульд оруулжээ. Нээгээд хараач. Олон хүн хэрэглэх тусам үр дүн нь улам сайн. Түүний зорилго сурагчдад туслах огт биш. Харин бүх цанан багийг бүрэн хяналтаас гаргах явдал байлаа. Удалгүй Лао Пу гэдэг нэгэн эцэг их навчийг хаа сайгүй тарааж эхлэв. Тэр бусад эцэг ихэд шалгалтын давталгын ангийн сурагчид бүгд үүнийг хэрэглэдэг гэж хэлжээ. Навчийг хүүхдийн хоолнд хийчихэд л дүн нь ахин гин. Хүүхдээ бусдаас дээгүүр хүн болохын тулд эцэг эхчүүд нэгэн зэрэг дайран орж тэр навчийг юу ч үлдээлгүй булааж авав. Чин Жачгийн ээж бас нэг хувийг авчээ. Навчин дээр цусны өнгөтэй судлууд битүү байсан ч тэр үүнийг дахианы шүлэнд хийв. Тэгээд охиноо өөрийн нүдээр уухыг нь харлаа. Гэвч удалгүй. Навч хэрэглэсэн сурагчдад хий үзэгдэл дараалан илэрч эхлэв. Нэг нь үзүүлсэн харандаага гуйндаа зов. Бас нэг нь толгой нь удахгүй унах гэж байна гэж бат итгэж байлаа. Сурагчаа. Багш нь чамтай ярьж байна. Чи сонсож байна уу? Нэгэн цагт итгэл найдварын бэлэгдэл байсан сургууль. Бүрэн утгаараа аврах том сэтгцийн имлэг болж хуйрав. Чин Жачиж бас хий юм харж эхэллээ. Тэр цонхны цаана нас барсан дотны найз Ван Шинэва харсан байв. Маргааш нь өдрийн хоолны үеэр Ушваны гинэт Чин Жачгийн өдрийн хоолыг булаан авлаа. Тэр хоолнд шалгалтын давталгын ангийн үнэр байна гэв. Чин Жачи тэгэхэд ойлголоо. Ээж нь түүнд навчийг нууцаар байн уусгаж байжээ. Ирээд хардаа яг энэ үнэр мөн үү? Ушваны
Тэр үлдсэн навчийг бариад тэдгээр эцэг эхийг олж очив. Тэд үүнийг мэдэж байгаа эсхийг тулган асуулаа. Энэ зүйл хүүхдүүдийг үхэлд хүргэж чадна гэдгийг. Гэвч эцэг эхчүүд огт тоосонгүй. Тэдний нүдээр бол дүнгэн ахиулжил чадвал гаж нөлөө байсан ч эрсдэл хүлээхэд үн цэнтэй байв. Яг энэ мөчөд л Чинжиачи жинхэнэ солиорол юу болохыг ойлгов. Зөвхөн сургууль багийнхан биш. Дүнгийн боол болсон тэр эцэг эхчүүд ч мөн адил байлаа. Харин Чин шулын захирлын өрөөнөөс нэг жагсаалт хулгайлан авчээ. Тэр жагсаалтад дандаа ядуу амьдралтай сурагчид бүртгэгдсэн байв. Тэдэнд гэр бүл ч үгүй. Гадаад ертөнцтэй холбогдогч цууг байсангүй. Алга болчихвол араас нь мөрдөх хүнгүй л хүмүүс байжээ. Харин жагсаалтаас нэр нь дарсан байсан сурагчид одоо нэгэн ч холбоо барих боломжгүй болсон байлаа. Чин шулын нотлох баримтаа ангийн багшид өгөөд сургууль яг одоо сурагчдын ямыг ашиглан цусан хас мод тарьж байна гэж хэлв. Энэс ч өмнө багсах сургуулийн нууц байжээ. Бүх үхэл түүнтэй холбоотой байв. Ангийн багш эргэлзэн байж тариалангийн талбай руу очиод цогцсны яс шавсан хачин моддыг харлаа. Тэгээд л тэр сургуулийн жинхэнэ бузар нүрийг бүрэн ойлгов. Яг тэр үед тосгоны хүмүүс энэ хоёрыг олж мэджээ. Зүгтэж явах замдаа тэднийг модонд дүүжлээстэй гараг яс олж харлаа. Чин шулын бугуун цагаар нь таньж нөгөө хүн нь удаан алга болсон Жан Ли мөн гэдгийг мэдв. Жан Ли Чин шуляныг гаргаж явуулахын тулд ангийн багш ганцаараа үлдэж араас нь хөөсөн тосгоны хүмүүсийг саатуулв. Эцэст нь тэр өөрийн амиар төлөөсөө төлжээ. Өмнөх дуугүй явсны нүглээ ингэж наманчлав. Харин энэ үед захиралч бас багаа бүрэн хууллаа. Тэр Чуан навчинд цусан хас жимсний шүүс холсныг айлэрт мэдэж байжээ. Мөн Чуаны хийсэн бүхнийг ч өшөө авахын төлөө гэдгийг сайн мэдэж байсан. Захирал навчийг захирах эрхээ ашиглан Чуаны гар хөлүүдийг газар дээр нь уруулжээ. Дараа нь тосгоны даргаыг хүртэл барьцаалав. Тэгээд сүүлчийн бүлэг цусан хас жимс хаан нуусныг шахаж асуулаа. Олон жил жимсийг ганцаараа зарсан тосгоны даргаас өшөө авахын тулд захирал шууд гидсийг нь зүсэж нэг ширхэг цусан хас жимс биедэн чихв. Ингээд тосгоны даргыг цусан хас модны тижэл болгочихлоо. Тосгоны дарга Чуан хоёр ээлж дараалан унсны дараа захирал сонин багийг бүрэн атгандаа оруулав. Нөгөө талд Чинжиачи ойлгосон нь энэ жижиг хотын бүх хүн солиорлын гүн рүү татагджээ. Тэр анх хотоос зүгтэж тусламж ирэхээр бодсон ч санаандгүй нэг танис дүртэй таарав. Тэр хүн нь Чинжиачгийн төрсөн эцэг Чин Вэнбин байлаа. Тэр ганцаараа чүмэн ахлах сургуульд ирээд захиралтай ярих чухал ажилтай гэсэн юм. Чинжиачи бол бүр цочирдон гайхав. Эцэг нь захиралтай хуучны танил гэж тэр огт бодоогүй. Тэр коридорын гадна хүлээж байхдаа сургуулийн анхны эсэсдийн улсын шалгалтын тэргүүний нэрийг санаандгүй харжээ. Тэр нь өөрийнх нь эцэг Чин Вэнбин байв. Өөрөөр хэлбэл тэр чинь хамгийн ихний цусан хас жимс хэрэглэсэн сурагчдын нэг байжээ. Одоо бүр захирлын хамгийн гарын хүн болсон байв. Тэр шалгалтад унсан айлуудыг цомон багт эргэж хуурч авчираад тэдний дундаас ар талгүй сурагчдыг шүүн сонгодог байжээ. Тэгээд тэр хүүхдүүдийг цусан хас модны бордоо болгодог байсан. Чин Вэнбин бүр өөрөө санаачлан охин Чинжиачиг давталгын ангид оруулахыг хүсжээ. Захирал уг нь дүрмээ эвдэхийг хүсээгүй ч Чин Вэнбин харин өөрөө нэг бүтэн цусан хас мод нийлүүлж чадна гэж хэлв. Үүнийг сонсоод Чинжиачи эцэст нь тэсэлгүй өрөөрөө дайран орлоо. Тэр эцгийгээ амьд хүнийг бордоо болгож өчнөн гингүй сурагчийн амьд хүрсэн гэж зэмлэв. Гэтэл Чин Вэнбин бол нийгмийн ёроолд байгаа тийм хүмүүс угаасаа найдваргүй гэж үзэж байв. Энэ ертөнд чинь угаасаа хүчтэн сул доройгоо залхидаг газар. Сул дорой нэгний орших утга учир нь хүчтэй нэгнийг өсгөх тижэл болох явдал гэж тэр хэлв. Харин Чинжиачи ийм гаж үнэлэмжийг огт хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Тэр эцгээсээ яагаад өөрт нь хортой навч идүүлсэн юм бэ гэж асуулаа. Чин Вэнбин харин өөрийн түүхийг жишээ татаж яг энэ зүйлсийн ачаар унсан сурагчаас улсын шалгалтын тэргүүн болтлоо өссөн гэж хэлв. Эцэст нь төгс амьдралтай болсон юм. Охин нь юу ч хэлээд ойлгохгүй байгааг хараад Чин Вэнбин түүнийг шууд хүчээр эрчимжүүлсэн ангид чихэж оруулав. Яг тэр үед Чинжиачи сайн нэг юм анзаарлаа. Эрчимжүүлсэн анги гэгчин туйлын давчуу зайтай байжээ. Сурагчид удаан хугацаанд хүзүүгээ гэлжийлэн сууж хичээлэхээс өөр аргагүй. Зурагт ханан дээрх онц сурлагтнууд яагаад бүгд хүзүүгээ гэлжийлсэн байдгийн учир энэ байж. Гэртээ буцаж ирсний дараа Чин Вэнбин дахиад л буруу хуучин эхнэр рүүгээ чиглүүлв. Түүний бодлоор тэр эмэгтэй огт ирэхгүй. Жиачиг цаашид асрах ирэхгүй байлаа. Чиний ээж хуучин нөхөр нь охиныг нь булаахаар ирснийг ойлгов. Тэр даруй үхэгсэхээ үзэхээр шийдсэн мэт болов. Чин Вэнбин ч хараалгаж байгаад ууран дүрлцв. Тэр чиний ээжийн хоолойг шууд багалзуурдав. Тэгээд түүнд нэг цусан хас жимс хүчээр залгуулв. Энэ бол чиний ээж өөрийн амийг ашиглана. Охиндоо сүүлчийн үн цэнэ өргөж байгаа хэрэг гэж тэр хэлв. Азар чиний ээж бүх хүчээрээ мултарч тагтнаас зүгтэн гарлаа. Замдаа тэр яг тааралдан цусан хас модыг устгахаар явж байсан Чин шулянтай учрав. Охин нь сургуульд хоригдсныг мэдмэгц. Хоёул тэр даруй эрчимжүүлсэн анги руу яарвчлав. Чиний ээж Чинжиачиг хайхаар болов. Харин Чин шулын зойр руу дайран орлоо. Тэнд тэр хайрцаг дүүрэн цусан хас жимс олж харав. Охиноо олсны дараа чиний ээж анх удаа Чинжиачгаас чин сэтгэлээсээ уучлалгүй. Тэр охиныхоо бодлыг үл тоож ирснийг хүлээн зөвшөөрлөө. Чинжиачигийн амьдралыг өмнөөс нь төлөвлөх нь охиндоо өгч буй хамгийн том хайр гэж үргэлж боддог байжээ. Харин одоо тэр эцэст нь ойлгов. Чинжиачид огт хэрэггүй зүйл бол
Хэн нэгний хуулбар болж амьдрах явдал. Тэр тусмаа эцэг ихийнхээ өмнөөс биесүүл чадаагүй мөрөөдлийг гүйцээх шаардлага түнд байхгүй. Чин Жиачи үүнийг сонсоод нулимс нь хацраа даган урсав. Учир нь тэр энэ үгийг бүтэн 10 жил хүлээсэн байлаа. Дараа нь тэд эрчимжүүлсэн ангид байсан сурагчдыг аварч гаргав. Хурдлаараа явцгаая. Надад бүү хүр, надад битгий хүр. Харин Чин шулын зойронд гал тавив. Бүх цусан хас жимсийг бүрмөсөн шатаахаар шийджээ. Дүрэлцсэн их гал бүх сургуулийг хурдан захилаа. Цусан хас жимс шатахад үүссэн утаа. Бүх хүнийг хүндхий үзэгдэлд автуулав. Охиноо хамгаалахын тулд Чиний ээж цорын ганц амны хаалтыг Чин Жиачид өглөө. Харин өөрөө хуурамч сайхан зүүдэнд баригдав. Нөгөө талд захирал их галыг сүрэн зойр руу дайран орлоо. Үлдсэн цусан хас жимсийг аврахыг хүсжээ. Гэтэл Чуан гинт гарч ирнэ гэж сансангүй. Тэр энэ чөтгөрийн амийг өөрийн гараар таслав. Харин Чин Жиачи ярихвын өрөөнд эцэг нь хүний бие дээр туршилт хийсэн бүх нотлогоог оллоо. Энэ үед Чин Вэнбин аль хэдийн их хэмжээний утаа амьсгалсан байв. Хий үзэгдэл дундаа төрсөн охин руугаа дайрлаа. Ам өрссөн тэр мөчид Чин Жиачи хайж шүүрэн авав. Тэгээд эцгийнхээ гоёыг нэг хатгалтаар нэвт сүлбөв. Дараа нь эргэн өрөөнөөс зогтон гарлаа. Харин Чин Вэнбин хий үзэгдэлтэй живж гарч чадсангүй. Тэр өөрийгөө эрчимжүүлсэн ангид төвжөв. Эцэст нь галын далайд ам өргөдлээ. Түүхийн төгсгөлд Чин Жиачи Чин шулын 2 анги дотор хий үзэгдэлтэй автсан Чин ээжийг боллоо. Хоёул хүч хавсран түүнийг галаас гаргав. Гэвч тэд хар дарсан зүүд дууслаа гэж бодсон яг тэр үед Чин шульяны хүзүүн дээр цусан улаан өнгийн нэгэн залуу соёо ургасан байлаа. Энэ дүр зургийг хараад Чин Жиачи тэр дороо ойлгов. Цусан хас мод үнэндээ алга болоогүй байжээ. Харин тэдэнд үлдсэн цаг аль хэдийн том баг болсон байлаа. Энэ бол цомин багийн бүх үйл явдал байлаа. Таалагдсан бол цаашид үргэлжлүүлэн дэмжээрэй. Дараагийн дугаарт дахин уулзцгаая.